За сайн байна уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Nano Time гэсэн Монгол цаг хүртгэлийн программын системийн хэлтсийн талаар одоо танилцуулга хүргье. За веб браузерээр Times-ыг Nanosoft CMN гэсэн программын систем рүү орно. За энэ дээр одоо байгууллагын нэвтрэх хэрэг нууц үгээ оруулаад нэвтрэх төвшин дээр даатна. Нэвтрэх төвшин дээр дарлаа. За ингээд нэвтэрч орлоо. За эндээс одоо хэлцүүдийг харахтаа энэ ажлнууд гэсэн хэсэг рүү ороод энэ ажлнуудын нэрийг бол ингээд ногоон хэсэг дээр өөрчлөх боломжтой. Одоо нано гэдэг гана зоргоо гэх мэтлэн ажлын нэрийг өөрчилж бичээд өөрчлөж бүх ажлынхаа нэрийг ингээд өөрчилсөн бол тэгээд бүх нэрийг хадгалах гэх энэ төвшин дээр байна. За хэлцүүдийг харахтаа тухайн одоо жишээ байгаа хэлцүүдийг харахтаа хэлцэгчийн төвшин дээр дараад энэ ажлын нэрний аралтай одоо энэ ажлын нэрний энэ багнууд нь энэ ажлын нэрүүд энэ хэлцүүд нь за энэ хэлцүүд байна. Ажлын нэр одоо энэ ажлын нэрүүд байна. За ажлын нэрээс энэ боловсон нэгтлгүүлдэг санхүү болгоч тэ ингээ өөрчилж болно. Санхүү одоо энэ цэцэг сүмийн одоо санхүүгийн албач ингээ өөрчлөд борлуулалт маркетинг хэлцээхэн тэр хэлцээ сонгож өгöd бүх мэдээллийг одоо хадгалах төвшин дээр дараал одоо энэ хэлцээ мэдээллийг хадгална. За шинээр хэлц үүсгэх бол энэ хэлц үүсгэх гээд нэмэх төвшин дээр дарна. За энэ дээр маркетинг хэлц. За энэ дээр нь яг тестээр нэг хэлц үүсгэж хадгалах төвшин дээр дарна. За ингээд шинэ хэлцээг одоо амжилттай нэмлээг хараад ирж байна. За ингээд одоо бусах төвшин дээр дарлаа. Энэ хэлцүүдийн одоо эндээсээ болохоор юу юм? Тайлангийн загвараас одоо хэлцээр нь харж үзье. Тайлан үзэх гээд. За одоо энэ чинь тийний загвар нь болохоор өнгөөр ялгаж харах ч юм уу ирсэн явсан цагуудыг гэмшил ингээд тайлангийн загварууд нь ардлаа тайлбартай байгаа. Одоо энэ 5 дугаар тэр нийт ажилласан цаг өдөр тоож бодох ч юм уу 9-18 цаг ажиллах ёстой сайнны цагийг 60 минут таасна. За энэ ээж ажилчин шөнийн ажилласны жишээний тайлан гэмшил ингээд тайлангийн загварууд байгаа. Эндээс одоо он сар авгна. За Chrome web browser дээр болохоор он сарыг энэ ардлын эхлэх он сар төгсгөл он сарыг сонгохдоо ардлын хэсэгт нь энэ 300 сум нь бол календарыг сонгож харах боломжтой. Календараас он сарыг 22 ч ингээ календараас сонгож боломжтой. За тэгээд тайлан 6 нь болохоор хэлцээр харах гэж байна. За Firefox web browser дээр болохоор он сарыг бол шууд гараар оруулах боломжтой. 06 сарын 20-оос 07 сарын за 23-ны хооронд гэдэг ингээд шууд гараар оруулах боломжтой. Одоо энэ эхлээ он сар өдөр гэдэг ийм 3 хэсэгтэй байх хэрэгтэй. За тайлан 6 гэдэг энэ хэлцээр харах тайлангийг одоо харж үзье. За энэ чинээс байгууллага энэ хэлцээ сонгоно гэж байна. Энэ хэсгээс нь болохоор борлуулалт ялбар юм санхүүгийн албаны аль хэлцээ тэрийг сонгож өгнө. Тэгээд он сараа мөн адилхан оруулж болно. Шаардлагагүй бол өмнөхөр харч болно. Тэгээд тайлан харах. За ингээд одоо чинь зөвхөн тухайн хэлцээ ажлын цаг нь гарч ирнэ. Одоо энэ 6 эдиттэй бат гэсэн юм байлаа гэж бодоход одоо энэ бүртгүүлсэн цаг. За энэ одоо ID 26 цэцэг гэж юм байлаа гэж бодоход ногоон дэвсгэртэй нь болохоор өглөөр бүртгүүлсэн хэвийн гэсэн. Яагаад нь болохоор зөвхөн өглөө нь бүртгүүлсэн юм уу? Өглөөр нь аль нэгэнд бүртгүүлсэн нэг л цаг бүртгүүлсэн гэдэг гарна. За энэ цагаан дэвсгэртэй нь болохоор огт бүртгүүлээгүй юу? Хоосон бүртгүүлгүй тухайн өдрөө бүртгүүлэг ажил ирээгүй гэснийг ингэж ялгаж харуулж байна өнгөдөр. За хэвлэх бол нэг Ctrl+P төвчийг ослын төвчийг дараад Ctrl+P-гээр шууд хэвлж авч болно.
За Excel дээр авах одоо яг авах хэсгүүдээ аваад одоо энэ маус нэгээрээ scroll хийгээд одоо авах Excel дээр авах хэсгүүдээ копи хийж аваад маус хоёрын дараад копигээд тэгээ Excel дээр ороод Excel файл дээр ороод тэгээ fast юм. Тэгээд одоо энийг Ctrl S дараа хадгалж авч болно desktop. За ингээд болчихлоо. За та бүхэндээ хилцсэн үүсгэх, хилцийг ашиглах, хилцийн тайлан авахыг зааварчлага өглөө. Та бүхэнд амжилт хүсье.